төрдөг юм бэ? Жаргахын төлөө. Тийм ээ, ирэх буцах, энэхэн богинохон заяаг жаргаж л байж өнгөрүүлэхийн төлөө та бид хүмүүн болон төржээ. Жаргал гэдэг үг олон утга агуулгатай ч эрүүл энхийн жаргал шиг эрхэм дээд жаргал үгүй билээ. Эрүүл энхийн жаргал ийхүү жаргал бүхний эхлэл жаргалтай амьдрахын их сурвалж болдог. Манай улс төрөл бүрийн нарийн мэрэгжлийн эмч нараа гадаад дотоодын анагаах ухааны их сургуулиудад бэлтгэж тэднийг мэрэгжил дэвшлүүлэх сургалтуудад хамруулсаар ирсэн билээ. Ард түмнэн эрүүл энх байнгын нэгэн үндэс болсон мэрэгжлийн эмч нарыг ийхүү системтэйгээр бэлтгэж эмч нарын нэгнийг өргөтгөн нэмэгдүүлэх нь зүйн хэрэг. Тэгвэл хүн амыг эрүүл энх байлгах нөгөө нэг хүчин зүйл болсон совилагч нарыг мэрэгжлийн өндөр түвшинд бэлтгэх, тэднийг давтан сургалтанд хамруулах системтэй бодлого өгүүлэгдсээр байна. Өвчтнийг асрам совилно гэдэг бас л нэг нарийн мэрэгжил, нарийн шинжлэх ухаан төдийгүй совилгын ухааны ач тус ихээ. Совилагч гэдэг нэг талаар эмч хүний хамгийн ойрын хамтран зүтгэгч, нөгөө талаар өвчтний хамгийн ойр дотны хүн. Эмчид хэлээгүй үгэн совилагчд хэлнэ. Эмчийн анзаараагүй эмгэг согогийг совилагч анзаардаг явдалч бай. Өвчтний арга авийг олж, ээлдэг зөөлөн зөв боловсон хайрцаж, хайрлан хамгаалтын дээдийг үзүүлж чаддаг хүн бол совилагч нар юм. Эмгэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилдаж, совилагч хүний хийх ажил хичээл зүтгэл их билээ. Одоо манай оронд 7000 гаруй дипломын совилагч, 82 бакалавр совилагч, 8 магистр совилагч ажиллаж байгаа боловч сургалтыг зохион байгуулахдаа совилагч бэлтгэх мэрэгжилтний загвар, мэрэгжлийн тодорхойлолт, сургалтын төлөвлөгөөг нийгмийн хэрэгцээнд үндэслэн боловсруулаагүйгээс төгсөж гарсан мэрэгжилтнүүд маань ажиллаан голов, мэрэгжлийн ажиллаан үйл хийх, хүлээн авч байгаа эрүүл мэндийн байгууллагууд нь мэрэгжлийн мөн чанарыг үл ойлгох явдал байсаар байна. Хэдийгээр Монгол улсад совилагч бэлтгэж эхэлснээс хойш 70 жил өнгөрсөн боловч өнөөдөр совилагч нар маань бие дааж совилгын тусламж үзүүлж чаддаггүй. Совилгын шинжлэх ухаан бие даан хөгжөөгүй. Энэ нөгөх тариа хийхээр ажиллан хязгаарлаж зөвхөн эмчийн заавраар ажиллан явуулдаг болчихсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. 1993 он хүртэл совилгын боловсролын шаталсан хэлбэр байхгүй. Чадaltaй сайн совилагч нь эмч болдог ийм л тогтолцоо байсан юм. 1994 оноос Улаанбаатар дахь анагаах ухааны коллеж дээд боловсралтай совилагч бэлтгэж эхэлсэн. 1998 оноос анагаах ухааны их сургуулийн совилгын магистрийн сургалтанд совилагч нараас элсүүлэн суралцуулж эхэлсэн нь совилгын боловсролд гарсан томоохон алхам болсон юм. Совилгын тусламж үйлчилгээг сайжруулахын тулд юуны өмнө совилгын боловсролд шинжил хийх шаардлагатай байна. Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн яам совилгыг хөгжүүлэхэд нэлээд анхаарч олон хэлбэрийн сургалт семинарыг зохион байгуулсан боловч совилгыг гэж чухам юуг хэлэх вэ? Совилагч нар ямар тусламжийг үзүүлэх? Совилагч нь ямар эрх үүрэг хариуцлагатайгаар ажиллах? Эрүүл мэндийн байгууллагад хэрхэн авч үзэх талаар янз бүрийн ойлголттой байгаа бөгөөд тодорхой эрх зүйн баримт бүрдээгүй эмч совилагч нарын дунд энэ талаарх ойлголт их бүрхэг байна. Өнгөрсөн 3 дугаар сард эрүүл мэндийн яамны хүний нөөцийн хэлтсээс зохион байгуулсан совилгын хөгжилд сэдвэт семинараар эрүүл мэндийн байгууллагуудад ажиллах совилагч нарыг хэрхэн бэлтгэх, совилагч бэлтгэж байгаа сургуулиудын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн өнөөгийн байдал, багш нарын чадвар зэрэг сургалттай холбоотой олон асуудлыг дэвшүүлэн тавьсан их үр дүнтэй семинар болсон. Тус семинарын гол зорилго нь Монгол улсад совилгын боловсролын тогтолцоо шатлалыг бий болгож дипломын болон бакалаврын совилагч бэлтгэх хэрэгцээ, мэрэгжилтний загвар, мэрэгжлийн тодорхойлол, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, багшлах боловсон хүчин, сурах хүчийн хангамжийг сайжруулах талаар сан боловсруулахад оршсон. Тус семинарт совилагч бэлтгэдэг улсын 4 хувийн хвшлийн нэг сургуулийн удирдлага, багш нарын төлөөлөл, эрүүл мэндийн байгууллагад ажилладаг удирдлага, эмч, совилагч нарын төлөөлөл оролцож санал бодлоо илэрхийлсэн. Эрүүл мэндийн яамны хүний нөөцийн хэлтсийн дараа Отгон Баяр ийхүү ярьж байна. Өнөөгийн энэ шилжилтийн үед ажилч совилагч нарын чадхыг дээшлүүлж тэдний хүч нөөцийг бүрэн дүүрэн ашиглах нь эрүүл мэндийн салбарын нэлээд тулгымцсан асуудлын нэг болоод байгаа. Тэгэхээр бид яагаад одоо чадхыг дээшлүүлэх шаардлага гарч байна вэ гэхээр үнэхээр энэ бол манай улсад бол тодорхой хэмжээний тоотой совилагч бол хангалттай бэлтгэгдсэн гэж үзэж байгаа.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санхүүжүүлэн эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж байгаа совилхын боловсролын шинжилэл төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд анагаах ухааны коллежуудын дэд захирлуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үндэсний зөвлөхөөр анагаах ухааны их сургуулийн эрдмийн болон мэрэгчлийн сургалтын албаны совилхын төгсөлтийн дараах сургалтыг хариуцсан арга зүйч багш Наран Чимэгийг ажилуулахаар шийдвэрлсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үндэсний зөвлөхөр ажиллах хугацаанд хийх ажлын төлөвлөгөө. 1. Сургалтын төлөвлөгөөг шинжилэн боловсруулах. Дипломын 90 кредитийн сургалтын төлөвлөгөөг боловсруулж, хичээлийн хуваарийг кредит тогтолцоонд шилжүүлэх. 2. Сургалтын технологиг өөрчлөх эзэн болсон багш нарыг үе шатаагаар бэлтгэх совилхын сургагч багш бэлтгэх 45 хоногийн сургалт зохион байгуулах. 3. Сургалтын хөтөлбөр сурах хүчийг хэвлэн нийлүүлэх. Совилхын үндэс, совилгааны арга техник, харилцааны соёл, хүний өсөлт хөгжилт, эхийн, хүүхдийн, насан туршдын совилгын, нийгмийн эрүүл мэндийн үндэс, энэ судлал, сэргийн засаг хэмжлэгээ, совилхын яаралтай тусламж, хоол хүнс, совилхын үндэс, хүүхдийн нийгмийн эрүүл мэндийн совилгын, тестийн эмгтгэл, анатоми физиолог, совилхын сургагч багш нарын гарын авлага, сурах хүчийг хэвлэн нийлүүлэх. Сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох асуудалд сэдвт 3 хоногийн семинар. Сурах хүчийг хэрхэн бичих вэ сэдвт 2 өдрийн семинар. Эмнэлэг сургуулиудын уялдаа холбоо сэдвт 3 хоногийн семинар, сургалт зохион байгуулах. Совилхын шинжилэлд сургалтын кино, энэ өгөх тухай сургалтын кино хийх. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үндэсний зөвлөхийн ажлын хүрээнд хийсэн томоохон ажлын нэг нь асуудал дэвшүүлсэн сургалт семинаруудыг зохион байгуулсан явдал юм. Совилхын тусламжийг ард иргэдэд хүртээмжтэй, чанартай хүргэхэд юуг анхаарах, сургалтыг хэрхэн боловсронгуй болгох, багш оюутан сурагчдад гарын авлага сургалтын материалаар хангахын тулд сурах хүчиг гарын авлагыг хэрхэн чанартай бичиж хэвлүүлэх, эмнэлэг сургуулиудын уялдаа холбоог сайжруулахын тулд юуг анхаарах талаар олон асуудал дэвшүүлэн хэлэлцсэн үр дүнтэй сургалт семинаруудыг зохион байгууллаа. Тус семинаруудад зөвхөн сургалтын байгууллагын удирдлага багш нар оролцохоос гадна сургуулиудын бүтээгдэхүүнийг бүлээн авдаг эмнэлгүүдийн удирдлага, эмч, совилогч нарын төлөөлөл, боловсролын байгууллагын хүмүүс хүрэгдэж оролцсноороо илүү их ач холбогдол өгч байлаа. Сургалт семинарын үеэр тухайн сэдвтэй холбоотой асуудал дэвшүүлсэн илтгэлийг сонссны дараагаар асуулт хариулт тавьж, санал бодлон чөлөөтэй солилцож, тодорхой асуудлыг шийдвэрлэхийн тулд жижиг бүлгийн сургалтыг зохион байгуулж байсан. Бүлэг бүр өгөгдсөн даалгаврын дагуу хамтран ярилцаж, хийсэн ажлаа нэгдсэн хурлаар танилцуулж байлаа. Семинарт оролцогчдод совилхын шинжилгээ ухааныг бие даан хөгжүүлэх, совилогч нарыг чанартай бэлтгэхэд юун дээр анхаарах талаар нэгдсэн нэг ойлголт авч, олон асуудлыг шийдвэрлэж чадсан нь эдгээр семинарын гол үр дүн байлаа. Түүнчлэн ажлын хэсгийн боловсруулсан совилхын боловсролын тогтолцоо, шаардлал, сургалтын төлөвлөгөө, багш нарын хамтран боловсруулсан сургалтын хөтөлбөрийн загваруудад дүн шинжилгээ хийж, үнэтэй саналаа өгч байсныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Төслийн хүрээнд хийгдсэн нэг онцлог томоохон ажлын нэг нь совилхын сургагч багш нарыг бэлтгэсэн явдал юм. Совилхын сургалтын төлөвлөгөө хөтөлбөрийг цаасан дээр ямар ч байдлаар бичих боломжтой. Харин хамгийн чухал зүйлийн нэг нь энэхүү сургалтын технологиг хэрэгжүүлэгч эзэн болсон багш нарыг бэлтгэх явдал. Совилогч бэлтгэдэг сургуулиуд совилхын хичээл заадаг анагаах ухааны багш нар болон эмч, совилогч нарын төлөөлөл оролцсон 30 багшийн бүрэлдэхүүнтэй багийг бүрдүүлж 45 хоногийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тус сургалтанд Улаанбаатар дахь анагаах ухааны коллеж, Дахин уул, Дорногов, Говьалтай дахь анагаах ухааны коллеж, Энэрл анагаах ухааны коллеж, совилхын хичээл заадаг анагаах ухааны их сургуулийн багш нар болон эмч нарын төлөөлөл хамрагдсан юм. Тус сургалтанд удирдлагын академи, анагаах ухааны их сургуулийн сургалтын алба болон совилхын мэрэгжлийн багш нар хичээл зааж,
боловсролын болон совилхын шинэлэг мэдээллийг хүргэж байлаа. Мөн түнчлэн сургалтын үеэр жижиг үлгээр ажиллаж, багш нарын хүчээр 12 сургалтын хөтөлбөр, 4 сурах хүч, 1 тестийн эмхтгэлийг боловсруулж, үнэтэй олон бүтээлийг хамтран хийсэн. Совилхын сургагч багш бэлтгэх 45 хоногийн сургалтанд хамрагдсан багш нар нь нийгэм хамт олон болж, сургалт эхэлсэн эхний өдрөөс л сурч мэдсэн зүйлэн болон өөрсдийн ажил амьдралын туршлагаа байнга хуваалцаж, хичээл бүрийн төгсгөл жижиг үлгээр ажиллаж, гарсан асуудлыг дор бүрэн шийдвэрлэж байлаа. Сургалтын явцад совилхын болон боловсролын талаар олон шинэ мэдээллийг олж авч байсан бөгөөд сургалтын бус цагаар чөлөө цагаан хамт өнгөрөөж, номын сангаас гадаад дотоодын олон ном зохиолыг уншиж, интернетээс гадаадын совилогч нарын тухай мэдээлэл авч байсныг тэмдэглэн хэлээ. Монгол улсад совилхын тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүргэж, совилогч мэрэгжилтэн бэлтгэх коллежуудын багш нарын үүрэг их билээ. Цаашдаа сургалтыг зөв зохион байгуулж, заах арга зүй болон мэдлэг чадвараа байнга дээшлүүлж чадсанаар совилхын шинжлэх ухааныг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх боломж биег багш нар санал нэгтээгээр ярьж байлаа. Тус сургалтанд хамрагдагсан нь урд өмнө зохион байгуулагдж байсан семинар сургалтын талаар болон сургуулийн удирдлагуудын дэвшүүлж байсан шүүмжлэлтэй санаа бодлыг өөрсдийн ажилдан тусгаж байсныг хэлхэн зүйтэй. Багынч совилогч гэж бэлдэх үү? Дипломын дээд боловсролтой совилогч, бакалавр совилогчийн ялгаа бий юу? Совилогч гэж хэн бэ? Ямар үүрэг хариуцлагатайгаар ажиллах вэ? Арга зүйч гэдэг нэр томьёоны талаар асуудал дэвшүүлж байсан сургуулиудын захирал удирдлагуудын саналыг сонсож байлаа. Энэ талаар Говьалтай ханагаах ухааны коллежийн захирал Оросоо, Улаанбаатар дахь ханагаах ухааны коллежийн дэд захирал Удоолоож, Энэрл ханагаах ухааны коллежийн захирал Дорж, Улаанбаатар дахь ханагаах ухааны коллежийн захирал Батсүхнаар ийхүү ярьж байна. Багамч совилогчийн анги ганцхан манаас урилж байгаа. Ерөөсөө л одоо өмнө бэлчээс уран жилаараа 33 дахь жилдээ бэлтэж байгаа. За энэ бол одоо үнэхээр энэ Монголын хөдөлмөрчид нутаг дэвсгэрийн одоо энэ багтаамж хүмүүсийн архаг хууж өвчний өвчлөлийн байдал энэ апны тусламж үзүүлэх энэ нөхцөл Монголд ямар аваад их хэмжээний тусламж авах боломж байхгүй. Зарим сум хэмчүү байж байгаа. Энэ байдлыг харагдаад бид нар одоо хүртэлж байгаа. Энэ үе цаашдаа одоо зайлшгүй хэрэгтэй юм гэдэг нь бол батлагдж байгаа. Нэгэнт одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин зөвлөгч байгаа учраас энэ эрүүл мэндийн яамны тэр совилогчийн моделийг их сайн гаргаж тавьж өгмөр байна. Энд дээр нар зөв шиг анхаарал. Ер нь одоо совилогч хийж бэлдэх гээд байгаа юм уу? Совилогч багын хийж бэлдэх гээд байгаа юм уу? Их барих хийж бэлдэх гээд байгаа юм уу? Одоо нэгэнт совилогчийг бодоод яваадаас өнөөдрийн байдлаар харахад совилогчийг би өчигдөр хэлсэн шүү дээ. Манай сургууль мэдчихэж шүү дээ. Энэ хэдийдийн хэмжээнд сургалтын төлөвлөгөө боловсруулсан байна. Тэгээд бид нэр дунд мэрэгжлийн совилогч гэж ярьж байгаа л да. Тэгээд ер нь энэ нэр тэмдэгтэй хувьд заавал дунд гэж оруулаад байх нь хэрэггүй байсан. Дипломын дээд гэдэг юм уу дээдээ их айгаад ирээд байгаа зүгээр дипломын совилогчийг ингэж нэрлээ. Энэ сургалтын төлөвлөгөөг 3 семестр гэх 3 жилээрээ болгоод чинь 3 жил 3 семестр хоёрын цагийн ялгаа гарахгүй байгаа шүү. Арга зүйчгээ диплом олгочих гэм бол эмнэлгүүдүүд тэрүүндээ тохируулж их хэмжээний цалин өгч байгаа. Зүгээр бакалавр совилогч гэм ахлах совилогчгээд ингээд зарим сургуулиуд бичээд олгочих байна. Тэрийг эмнэлгүүд ойлгодоггүй. Гэхдээ жижиг саалтанд бол юм нэршил байхгүй совилогчийн цалин өгöd. Энийг бас өөрчлүүлэх гэж бид нар бас нэг бакалавр совилогч болгоё гэдэг юм асуудлыг яг тавьсан боловч нийт одоо нэг батлагдсан юм засгийн газрын хэмжээний ганцхан танаа хэмжээр бол бид нар ярих юм байхгүй. Хэрвээ улсын хэмжээгээр энэ одоо системүүд өөрчлөгдөд яригдах юм бол энэ чинь нэрийг дэршлийг бол өөрчлөлт болох юм аа гэдэг ийм үндсэн дээр бол арга зүйч гэдгээр диплом олгодог арга зүйч гэдэг мэргэжлийн нэршлэр яваад байгаа.
Совилхын сургагч багшийн 45 хоногийн сургалт амжилттай зохион байгуулагдаж, энэ талаар сургалтанд хамрагдсан Дархан Улаан аймгийн Анагаах ухааны коллежийн багш Одон Чимэг, Баян зүрх хэмнэлгийн эмч Эрдэнэ цэцэг нарын яриаг одоо сонсъё. Бид нар Сувилхун одоо сургагч багш нарыг бэлтгэх ийм маш одоо үр дүнтэй ийм сургалт семинарт бол сууж байгаа маш их баяртай байна. За энэ сургалт семинарын маань ач холбогдол юунд оршиж байгаа юм бэ гэхээр нэгдүгээрт нь бид нар Сувилхун боловсролыг одоо шинэ үе шатанд гаргахын тулд хамгийн түрүүнд одоо сургалтынхаа хөтөлбөрийг багаараа ингэж одоо хийж бэлтгэж гаргаж байгаа. Хоёрдугаарт нь энэ одоо сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд суралцагчдаа зориулсан одоо сурах бичгийг мөн хийж байна. За гуравт нь гэвэл бид нар одоо энэ сургалт семинараас сурсан мэдсэн зүйлээ аймаг орон нутгатаа одоо очиж багш одоо сурхан хүмүүжүүлэгч нартай сургалт явуулна. За өшөө хамгийн одоо гол ач холбогдол маань юунд орж байгаа гэхээр энэ одоо Сувилхун боловсролыг шинэ үе шатанд гаргах зөв одоо хандлагыг одоо эндээс эзэмшсэн энэ хандлагаараа цаашид одоо эрчимтэй ажиллана гэсэн юм бодолтойгоо. Сувилхун шинжлэх ухааныг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх тийм ээ ийм зорилгыг тавьж байгаа өнөөгийн нөхцөлд бол сувилагч хүн маань өөрөө ямар мэдлэгтэй байх ёстой, ямар чадварыг эзэмшсэн байх ёстой, ямар хандлагатай байх ёстой юм бэ гэдгийг багш хүн яаж заах ёстой вэ гэдэг юм цай харах зүүн тал дээр ч гэсэн бас бид нарт энэ сургалт маань бол их зүйлийг бол мэдүүлж өгч байгаамаа. За эндээс ч бид нар энэ мэдснийхаа үндсэндээ сувилагч нартай одоо ямар тийм ээ зайлшгүй мэдлэг, чадвар, хандлагыг мэдүүлснээрээ тухайн одоо өвчлүүлэгч нарт одоо энэ Сувилхун шинжлэх ухааныг жинхэнэ утгаар нь хүргэж чадах байхаа гэдэг бол энэ сургалтанд хамрагдсанаар бол нэлээс ойлгож авсан. Дэвшүүлсэн сургалтын төлөвлөгөө хөтөлбөрийг амьдрал практикт хэрхэн хэрэгжүүлж болох талаар хангуул нэгдсэн эмнэлгийн дарга бааст Говьлтан Анагаах ухааны коллежийн захирал Орсоо нарын санал бодлыг сонсъё. Тэгээ бид энэ Сувилхун шинжилгээ хүрээнд явагдаж байгаа энэ сургалтын одоо хөтөлбөр сургалтын программыг өөрчлөхийн ажил бол хийгдэх нь зайлшгүй. За саад бэрхшээл янз бүрийн одоо юм дутагдлууд гарч болох юм. Гэхдээ энэс бид одоо ухрахгүйгээр явуулвал ирээдүйд одоо Монгол улсад жинхэнэ тэр Сувилхун хөгжүүлж чадах, Сувилхуг авч явж чадах тэр мэргэжлийн одоо хүмүүсийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой болох болов уу гэж би яваасаа бодож байна. Диплом боловсролтой одоо совилогч бэлтгэх хөтөлбөр, хичээлийн хуваар, агуулга хичээлийн хөтөлбөрүүдийн одоо бүх агуулгыг шинжилсэн юм хөтөлбөр шинээр хийсэн байна. За энд одоо манай сургууль бол нэг одоо 30 хүүхэдтэй ангийг үл энэ намар авч бэлтгэж энэ сургалтын төлөвлөгөөг биелүүлэх, энэ ажлыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа явуулнаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үндэсний зөвлөх Наран Чингийн төслийн хүрээнд хийсэн ажил амжилттай боллоо. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үндэсний зөвлөхийн хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлаа амжилттай хийж гүйцэтгэлээ. Бидний хийсэн ажлын нэг онцлог нь шинжилсэн сургалтын төлөвлөгөө хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэгч гол эзэн болсон багш нарыг бэлтгэсэн явдал юм. Сувилагч илтгэдэг сургуулиуд нь сургалтаа амжилттай зохион байгуулж чадвал бид өнөөгийн нийгмийн хэрэгцээг хангаж чадах үз Сувилхун тусламжийг мэрэгжлийн өндөр түвшинд ард түмэнд үзүүлж чадах сувилагч мэрэгчлэнг бэлтгэх бүрэн боломж байгаа. Ард улман өмнөрийн совилж хэмжлэний зааршуулах буянтай халаагүй их манаанд зогссон совилагч нараа Сувилхун ухааны сургалтанд тогтмол бүрэн хамруулах боломж нээгдэж байна. Ийм л сайхан боломжийг ашиглаж совилагч нараа мэргэжил мэдгийн хувьд хэдий ч нэг өндөр түвшинд бэлтгэж чадна уу? Төдий хэмжээгээр хүн ардын эрүүлэнх явах боломж бүрдэж байгаа нь тэрэ. Хүн ардын эрүүл чирэг эсэм минь жаргалтай сайхан явуулах шиг буянтай үйлс үгүй билээ. Сувилхун ухаанаар дэлхийн хөгжилтэй орнуудын түвшинд хүрч хүн ардынхаа эрүүлэнхийн үйлсэд урагшлан хөгжил дэвшил хүрэх нь бидний үүрэг. Хүн ардын хэдий ч нэгээр эрүүл чирэг байна. Хүүхэд багчууд нь ямар хэмжээгээр цог залбаатай байна гэдгээр улс бүрний нүүр царай харагддаг гэцгээдэг. Монгол тэнгэрийн дорх Монгол туман эрүүлэнх явж үр удам үржин олшрох болтугай.